За миний байшингийн түүх тэгээ подкастын нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Тэгээ бид нар энэ нэвтрүүлгээрээ бол ерөнхийдөө одоо байшин барилга тэр дундаа амны орон сууц хаус байрахад ер нь хүмүүс ямар алдаа оноо гаргадгийг те юун дээр онох хэвтэй алдаагаа яаж засах хэвтэй яг тэр талаар бол одоо ингээ байшингаа өөрөө ингээд баг гардаад тийм үү те барьсан ийм хүмүүсийн одоо жишээн дээр те байшинтай танилцах зураа ингэж ярьдаг яг ийм одоо зөвлөгөө өгсөн ийм нэвтрүүлгийг ингэж цацж эхэлж байгаа. Тэгээ энэ удаад бол бид нар чимдэр жахыг одоо нэвтрүүлэгтээ урьж оролцуулаад байгаа. Тэгээд чимдэр жах маань бол бас өөрөө ингээд ерөнхийдөө байшингаа бараг гардаад ингээд заа зөвлөөд ингээд ярьсан олон алдаа оноонууд гарсан. Тэгээ тэр талаараа ингээд ерөнхийдөө ингээд ер нь ярьж ингээд зөвлөгөөнүүд өгье. Урт удаан тэгээд сайхан амьдрийгээ бодох юм бол ер нь л нөгөө амны орон сууц тий. Тэгээд би бас нэлээд аялдаг нөхөрлөлтөө. Тэгээд одоо бараг нэг 100 гаруй улс болж байна гэдэг. Тэгээд явж байгаа улсуудыг харахаар нөгөө өндөр байшинд байж байгаа хүмүүс нэг тийм ав жаргалгүй харагдаад байдаг тий. Хонконг, одоо Сингапур гэдэг юм урд хятадын өндөр байшингууд энэ Солонгос энэ. Адил нөгөө Европт юм уу эсвэл Америкт юм уу тий. Тэнд аюу гоё тийм Швейцар тийм үү гэдэг байгальтай ойрхон тэгээд дээрээс нь нөгөө хийх юмтай агаар ихтэй тэгээд ер нь тийм атархмаар сайхан амьдраад ич хүмүүс. Тэгээд ер нь бол байж байгаа. За тэгээд нөгөө нас явж байгаа юм чи ер нь бол нөгөө бас тэтгэр ойрхон тэгэнгүүт нь ер нь бол бас үлдсэн хэдэн жил нэг айтайхан доо амьдрах хэвээр гот нь өөрийн гэсэн нэг байшин барих хэвээр байна гэдэг. Тэг яг хөө байшин урд нь бол 2-3 удаа барьж үтсэн. За урд нь барьж исэн тохиолдол болгон байшингууд маань бол тухайн үедээ сайн боловч яг үнэндээ бидний нөгөө байшин барьдаг нийтлэг алдаанууд гараад тэгээд асар их хүч хөдөлмөр цаг мөнгө зарангуудаа дараа нөгөө байшингаа авчиж болохгүй хайжиж болохгүй ингээд юм болдог. Тэгээ одоо зарим нэг байшингууд урд нь байшин барьсан байшингуудаа нурааж ийн л та. Яг нөгөө барилгын нөгөө компани барьсан байшингаас очгаар нэгдүгürt үн дэше нэлээ их яваад өгсөн байдаг. Хоёрдугаарт нь яг миний хүсснээр юм хийхгүй байгаад байдаг. Тэгэхээр би одоо өөрийнхөө хүсснээр өөрийнхөө юмд болохоор сонголт авахгүй ингэж явж баахан энэ тэнд байр үзэж үтчихсэн аа. За би ер нь бол барих нь зөв юм байна гэж бодоод байшин барьсан. За тэгээд яг хуучин нөгөө байшин барьсан туршлагаас үндэслээд ахиж алдахгүй юм шүү гэж бодоод судалгаа нэлээд хийсэн. За судалгаа хийсэн судалгаа маань арга нэг жил гаруй үргэлжилсэн. Тэгээд ер нь бол яг нэг имийг ингээд ингүүт нь зүгээр нэг тэгээд орчихгүй. Цаад учир шалтгаан тэгээд тэр юмнуудыг бодож олж жагаад байшингаа барихаар болж байгаа. Нөгөө яах гэж байшин барьж байгаа гэдэг энэ шалтгаанаа нэгдүгээрт нь олмоор юм шиг байгаа. Тэ? Хотын төгжрөл, хотын утаа гэдэг юм байхгүй. Байрны гадаа хурж ирээ машин тавихаар зогсоол байхгүй. Хүүхдүүд тоглох гээд, ач нар тоглох гээд ингэхээр одоо юу байхгүй. Нөгөө аюулгүй орчин гэж байхгүй. Одоо хуучин байшин барьдаг цагуур дээр ингээд хараад үзэхээр өөрөө бүх мөнгөө гаргаж агаад байшин барихын чухал гэдэг хаа нэгэн газар байшин барьчихаар нөгөө байшин чинь нөгөө ярдгаар ганцхан байшин болчдөг. Тэгэнгүүт нь тэр байшин чинь хинч ирэхвэ болчдөг. Нөгөө хүүхдүүд ач нар чинь ганцхан байшин болохоор тоглох найз нөхөд байхгүй гэж болон ирдэггүй. За тэр байшин барьчихаар нөгөөт нь орхио явж болохгүй гээл бид нар чи эзэнгүй газар нэг байшин барьцсан сард 3 удаа хулгаад юм алдчихлаа шүү дээ. Тэгээд одоо сүйдээ болон цаа энэ байшингаас ирнэ бушууган салсан дээр юм байна. Орсын сэтгэл уншиж ийсэн за та мөрөөдлийн байшингаа барих гэж байгаа бол нэгдүгürt нь яах ёстой гэхээр хэд хэд юм тооцох ёстой. Тэгээд ингээд ийм бүтэн ийм 3-4 хуудас юм байлаа л да. Нэгдүгürt нь бол байршлээ тийм аа гэд. За би одоо юу гэдэг юм баян шунт ч юм уу цагаан даваант ч юм уу одоо юу гэдгийг те улаан чулуутын хогтой ойрхон ч юм уу нэг байшин барьлаа гэх юм бол миний тэр байшин үнд орохгүй. Ер нь бол нөгөө хинтээ хөрш байна гэдгээс болоод надад ирэх нөлөөлөл нь тийм болчихно. Тийм болохоор нөгөө байрлаа сонгох хэрэгтэй. За тэгээ манай хотын төв ингээд хараад ирэхээр хот маань бол нөгөө ерөнхийдөө 4 уулын дунд байгаа болохоор нөгөө агарын урсгал муутай. Агарын урсгал муутай болохоор нөгөө утаа үнээр ихтэй. Тэгээд аюу их тоос шороогтой. Бариад дуусаад будгийн хатааг байхад нөгөө газар торлоо гэдээ нураачч бас болохгүй тийм болохоор бас тийм янз бүрийн эрсдлүүдээ би бодох хэрэгтэй. Ер нь бол байшин барих гэдэг ихлээр бид нар бол ингээд юу ч хамаагүй
хамгийн бага зардалтай 3-5 таа ч юм айгүй бага зардал ордог, метр квадрат нь бага, ашиглалтын зардал бага гэдэг юм бодоол хийдэг. Яг үнэндээ бол бид нар төөрөгдөж идэг тэр. Тэр нөгөө метр квадрат бага байгаас болоод их зардал гараад идэг юм биш. Ер нь бол. Тэгээд хүмүүсийн амьдрал эдийн засгаасаа болоод яг уу. Тий. Гэхдээ энд нэг юм л дээ. Одоо жишээлбэл ингээд нэг хотод дотор байгаа байрны үн харахаар ер нь дундаж метр квадраттай байр 4 сая 200, тэгээд 5 сая 7 сая гэдэг. За 100 метр квадраттай байр авахаар 500 сая шүү дээ. Тэ? За 150 метр квадраттай байр авах юм бол нэг 900 сая төгрөг болчихж шүү дээ. Энэ нийтийн байранд 16 давхарт гаднаа зогсоол авахгүй, машин зогсоол юу ч авахгүй. Тэгээд амар төгжрөлтэй газар яг энэ чинс нь мөрөдлийн хаус барих мөнгө чинь л байгаа байхгүй. Тэр нь 300 м квадрат байшин барих тийм мөнгө л гэсэн үг шүү дээ. Тэгээд сонголт нь таних болж байгаа байхгүй. Ер нь бол яг нэг юм байдгийн. Одоо дэлхийн бөмбөрцөг гэдээ ингээд харахаар бид нарт ингээд нөгөө агаарын дэлхийн нийт урсгал байна л да. За бид нар болоод яг Атлантын талаас нөгөө чигтэй уур амьсгал бороо болоод ингээд одоо баруун талаас зүүн тийш явдаг агаар урсгал дотор байдаг хүмүүс гэсэн үг шүү дээ. Хойд мөсөн талаас наашаа ордог ерөнхий өвлийнхэн циклон хойноосоо нөгөө 100 намрынх нь бол баруунасаа ч юм уу нэг тийм тий. Тэгэхээр ер нь бол яах вэ гэдэг инхээр нөгөө Улаанбаатар хотыг утаагүй гэдэг дээр их олон эрдэмтэд үзэхээр нөгөө юу яадаг штэ. Улаанбаатарт ингээд нөгөө дөрвөн уулын төгжигдсэн болохоор болохгүй байгаа даа. Энэ баруун талын сэтэлчүүл гоё болох нэ. Эсвэл манай чойжо сайж ээжийн гота салхи ажиллаа хийгэн салхи ажил хийж бол Улаанбаатар утаагүй болчихно гэдэг. Тэгэхээр бид нар ер нь бол нөгөө тийм юм бодох хэрэгтэй болж хэлж байгаа байхгүй. За энэ байрлал яадаг вэ гэдэг инхээр одоо хойд мөсөн талын урсгал байна да. Сэлэн мөрөн, туул, хараа өрөө, туул голын урсгал чинь ер нь бол уулуудынхаа голоор голынхаа хөндийгээр нөгөө хөндөй дагж урсгалууд орж байгаа байхгүй. Энэ урсгал чинь гүүж орж ирэнгүүтээ нийт нь хөөрөг чинь. Энэ цөөн хэдэн айл утаа гаргасан ч хамаагүй хөөрөгдөд чинь. Ямар ч тохиол. Одоо та нар гараад манай нэгээр явах юм бол ерөөсөө ширхэг өвөл байж хахад ингээд нөгөө цас ороод инхээр бүтэн нөгөө хавар болтол тэр цасан дээр чинь ингээд тортог унахгүй байгаа байхгүй. Тэр чинь агаар цэвэр байна л гэсэн үг шүү дээ. Буруу юмд мөнгөө зарчаад дараа нь им тан янз бүрийн юмд ингээд буруу юмд мөнгөө зарсан бол тэрний нийлбэр дүнгээр ингээд явсаар байгаад амьдралын чанар муутай, зөндөө хөвчин тусан тэр ингээд янз бүрийн болоод ингэчихэж байгаа. За бид нар би яагаад энийг ингээд сонгочоод ингэсэн гэдэг инхээр хүн ер нь бол яах вэ гэхээр эрүүл байхын тулд дархлаа байх хэрэгтэй байна л гэдэг. Тэ? За дархлаа хизээ бий болдгоо гэдэг инхээр унтчихад бий болдог. Тэ? Тий. За би хотод болохоор би шөнө нэг 2 цагт унтчихад өглөө нэг 6-7 молоо гэдэг нэг 3-4 цаг л унтдаг. Тэгээд унтахтаа бол ингээл цосоогүй зүүдэлж мүдлээ айгүй хэцүү. Энд хурж ирээд унтахаар 10-11 цаг унтчихад маргааш үйлэн 11 цаг устдаг. Бүтэн 12 цаг унтдаг. Би яг энийг үзээд судлаад ингээд явхаар энэ хүн цагт 1 м цагт 30 м3 агаарыг амьсгалаад тэгээд нөгөө нүрт төршилгээ гаргаж байгаа байхгүй. За тэгээд би жижигхэн юм дотор ингээд хийчихээ ингээд 5 антаа гэр дотор тэгээд 8 улаа ч юм уу. Тэгэхээр галаа төлн нүүрсний утаагаар нь дээрэс нь бид нар амьсгална. Бидэрт юу ч байхгүй. За тэгээд одоо амьсгалж чадахгүй болохоор яах вэ гэдэг асуудал гарна. Байнгын хөвчлөлтөөр чинь дутагдaltaй асуудал болж байгаа байхгүй. За тэгээд тэр бол нөгөө эрүүл мэндэд нөлөөдөг. Би нөгөө юуг нь бол мэдэхгүй байна. Одоо ноцсон судалгааны шинжилгээний ажил байхгүй. Зүгээр ер нь бол яах вэ гэхээр манайхны хандлага дотор нөгөө жижигхэн байшин барих гэдэг байхгүй. Би бол эсэргээр нь ер нь бол энэ дээр нөгөө агаар сайтай байхын тулд энэ анханасаа төлөвлөлт хийхдээ энэ таны амьдрах гэж байгаа байшин чинь хичнээн хүн амьдрах юм. Нэг. Тэ? За хичнээн зочин ирэх юм. Тэ? Ямар тавилга тавих юм. Тэр бүх юмаа тооцоолж иж метр квадрат гаргуул зүгээр. За метр квадрат өсснөр барилгын өндөр нөгөө үн тийм аимшигтай их зөрүү гарахгүй. Зөрүү ер нь бараг гарахгүй да мэдэгдэн биш. Ер нь нэг юм ойлгох хэрэгтэй та нар. Нийт гарч байгаа зардлыг бид нар яадаг вэ гэхээр байшин барих үеийнхээ зардлыг бодчиход байдаг байхгүй. Ажил байшин барих үе тэгээд амьдраад тэн дээр чинь нөгөө цахилгаан дулааны ашиглалт гарч ийн эсвэл байшин байжингуудаа эвдэрч өрөө дахин засвар хийгээд ингээд нөгөө гарч байгаа зардал тэгээд тэнд нь нөгөө өөр юм зарцуулах цаг зав ингээд эдний чинь нийлбэр дүнгээр таны нөгөө энэ орон сууцны чинь өртөг гардаг байхгүй. Бид нар тэгэхээр ганцхан юм бодчих бусдын ерөөсө бодохгүй байгаа юм л да. Тэгээд байран жижигхэн мөртлөө би тэгвэл эмэндээ зөндөө их зардал гаргал да. Тийм үү?
Тэгэхээр чин би тэр эмэнд зарим хүмүүсийг харахаар нөгөө одоо хавдар мавдартай боллоо энэ тэрнгүүтээ байраа зарвал буцаагаал нөгөө юм тарианда эмчилгээний хэмд гүйж байгаа байхгүй. Эсэргээр нь жоохон чанартай дуу болгочоод ингэнгүүт гайг болчихж байна л да. Одоо жишээлбэл манай энэ байр нэг 300 гаруй метр квадрат. За энд бол нэг өвлийн нэг 4 улиралд нь 4 сард нь ойролцоогоор цахилгааны зардал нь сая төгрөг зарж байна, сая төгрөг. За энэ дээр нэмд надад бол нөгөө сөөхийн зардал байхгүй, дээрээс нь нөгөө усны зардал байхгүй, бусад зардлууд байхгүй шүү дээ. Хотын байранд бол би одоо нэг 200 м квадрат байранд байлаа гэдэг ингэхээр тэрний нөгөө сөөх, цахилгааны мөнгө, за тэгээд одоо юу гэдгийг цэв байрны мөнгө зингээд бусад зардлууд бүгд нийлээд миний энэс чинь даваа явчихдээ шүү дээ. Сая 500-600 болчиход идэв шүү дээ. Би урд нэг одоо ээж аав хоёртаа нэг яг монгол хүмүүсийн барьдгаар нөгөө монгол сэтгэгээр байшин барьж исэн. За тэр үед би юу гэж сэтгэж исэн гэхээр бүх юмнаас химнэн гэдэг. Суурэ тавихтаа болонгууд нь цутгахтаа тэрэнд нь нөгөө объемын дүрхэнд бол чулуу молоо хийгээл дүүргээл ингээл хөөрхий. Тэр нэг сууртай. Тэгэнгүүт нь дүнзэн байшин барьлаа гэдэг ингэсэн. Дүнзэн хоорондоо ингээд завсар заа ихтэй, дулаан алдагдал ихтэй, өвөл даарад болдоггүй. Тэгээд нөгөө шалнаас нь ингэнгүүт нь тэнүүгээрээ ингээд хаяагаараа дүүрэн мөөгөн цөрдөөл шалны агарж болт байхгүй хийцэн. За тэгэнгүүт нөгөөдхөө дулаалж ингүүт нь гадна талаар нь 12-ийн тоосгон хаанууд өрөөл нөгөө хөөс хийгээл ингээл яг харахаар бол бас л том байшин. Тэнд зөндөө мөнгө хийсэн. Гэхдээ тэр бол хүн амьдрал. Тэгээд ойрхон гал түлэн 0-д гарч гадаа гарч бийдсэн гэдэг ингээл айгүй хэцүү. За тэгээд тэр байшин барингууд нь тэр нөгөө миний мэдлэггүйгээс болсон байр яаж юм тэр нэг тэр байр нэг 20 жил ашиглагдсан гутаа одоо нурж байгаа л да. Байраа барья гэдэг дээр ингээд нөгөө суур хийж явах тэр суурин дээр арматур төмөр оруулъя гэдэг ингээд тэгж яах гэсэн болж л байдаг штэ гэл маш олон нөгөө мэдэмхэрдэг хүмүүс бичдэг штэ. Яг үүндээ миний алдааг л давтана. Тэгэл ядаж нөгөө хүнд зөв юм хэлээд өгчүүл бас зөв те. Яг л тэр хүнд хохирно штэ. Тэрнээс зөвлөгөө өгсөн хүн хохирохгүй байхгүй. Ер нь бол яг нөгөө байшингаа барихтаа ийм 5 төрлийн алдаа тооцох хэрэгтэй байхгүй юу? За нэгдүгüүрт нь бол бид нар газар хөдлөлтийг аягүй сайн тооцох хэрэгтэй. Жилдэлтэй ямар ажиллагаа. 5 төрлийн аюул байдаг. Тэгээд тэрний нэг нь бол газар хөдлөлт. Жилд бол Монголд нэг 1800 орчим газар хөдлөж байна. За жил болгон энэ газар хөдлөлтийн тоон бол нэг 30-аас 50-аар нэмэгдэж явж байгаа. Газар ихсэж байгаа гэсэн үг. Газар хөдлөлтийн баал нь нөгөө 2.1 хэд байсан бол 3 болоо 3.1 ч гэдэг юм уу нөгөө юу нь 20 нь ихсэж байгаа. Тэгэхээр ер нь бол газар хөдлөлт болох магадaltaй. Тэгэхээр бид нар бол нөгөө хямдаа бодонгуудаа блокоор өрчөөд тэгээд ингээд дээвэр гадны газар хөдлөхөөр бүгд нураад тараад ончин. Магадгүй тэрэндээ өөрөө тааруулаад өвчин. Тийм учраас газар хөдлөлт болох гээд ингээд арматурчл хийж байгаа байхгүй. За хоёрдугаарт нь болохоор нөгөө үер усных байдаг. Тэгээд би нөгөө үер усны амууд дээр байшингууд барихгүй байрал гэдэг юм энэ дээр чинь орж ирнэ. Тэ? Гедрогеолог гэдэг нэг тийм юм сууг жалганд ойрчим голын ойрчим тийм тооцох хэвээр. За зарим айлууд бол нөгөө үрийн юм дээр барьцдаг шүү дээ. Тэр мэрийгээ сайн тооцох хэвээр. За 3 дугаар хавьл нь болохоор галын хавьл гэдэг. Манад бол баригж байгаа байшингууд барихтаа баригж явах үедээ гал гарчдаг, барьцаа байна гал гардаг. Тэгээ галын хавьл гарахгүй тулд гал дэмжидэггүй, галгүй материалуудаар хийвэл дэмждэггүй материал хийнэ. Одоо миний энэ байшинд гал гарлаа гэхээр шатах юм ерөн бараг байхгүй. Энэ байж байгаа хэдэн тавилга шатлангаас бос юм ерөөс шатах юм байхгүй. Дээрэс нь цахилгааны монтаж, цахилгааны юмнууд дээр галын аюулгүй хамгийн сайн хүчтэл даацыг тооцоод сайн чанарын юмнуудаар хийх хэрэгтэй. Дөрөвдүгüүрт нь болохонгууд нь нөгөө юу байгаад байгаа. Салхи нөгөө шуургад. За манайх харьцангуй тэр нь арай жоохон гайгүй нэг юм байна. За 5 дугаарт нь бол нөгөө хулгайн аюул. Ихэнх нь бол яг хөө байгалийн шин чанартай боловч 5 дахь юм бид нар бас их тооцохгүй болохгүй. Хулгай их ордог. Тэ. Би нөгөө байшингаа урдны өртөө хандгатын богино нэг байр байсан. Тэгээд тэнд явдгаар ганцхан байшин байсан. Орхиол хот руу ажиллаар явхаар гэрт хурж ирээ хулгай орчдөг. Сард 3 удаа хулгай орж ирээд сүүлийнх нь бол ингээд нөгөө портер машинтай ярьж байгаа тавилга болгон бүгдийг ачаад аваад байц. Тэгээд за энэ ерөөсө бүтэхгүй юм байна. Тэ. Тэгээд нөгөө заавал одоо байхын тулд ингээд хөршүүдтэй байх хэрэгтэй. Хотноороо төлөвлөлт хийвэл. Ер нь бол яг хуу айлууд нэг байшин барих гэж байгаа бол хоёулаа гуруулаа нийлж байгаа дундаа ингээд нөгөө хашаага томсгоод
Тэгээд нэг хардаг, нэг хэмиг яадаг. Тийм байдлаар шийдвэл ядаж хүүхдүүд нь гараад тоглоно. Хоорондоо нэг байхгүй аюул осол дээр нь яадаг. Нэг тийм юм байгаад. Сандарсан үед туслах. Тийм ядарсан үед нэг болохоо ойлол бие өвдлөө гэхэд яд түргэн дуудаад өгдөг байх хэрэгтэй байхгүй. Тийм юм тооцоод инхээр ер нь бол байшилтай, хотгонтой за тэгээ саяны юмнуудыг тооцох нэг юм болж байгаа. Ер нь бол яг хаа ингээд нөгөө амьдрал зарцуулж байгаа цагаа юун зарцуулж яах гээд нэг судалгаа хийгээд үзэхгүй юу. Бид нар бол нөгөө ихэнх цагаа түгжрэл зарцуулдаг. Тэгээ түгжрэлгүй тэгвэл яаж хурдан очичих вэ гэдэг. Манай хуучин нөгөө хандаатын богинд байсан тийш явахаар 32-д 5 буудлаа гэдэг нэг 3 цаг 2 цаг түгжирдэг. Бүр утаан дотор очдог. Амар халуунд явдаг. Тэгээд хэцүү. Тэнгүүт нь ер нь хурдан дахиад очдог. Ер нь бол байшил дээр ерөөсө хоёрхан төрлийн юм. Нэгдүгürt нь зам зовлон байхгүй ирээд очиждаг баймаар байна. Хоёрдугаарт нь цахилгааны их өсвөртэй. Тэрнээс цэвэр бохор ус мосыг бол хүн өөрөө шийдэж болдог тийм. Бүх шийдлүүд гарсан. Тэр шийдэж бүх шийдэл. Одоогийн шийдлүүд бол бүр амар болчихсон. Одоо цахилгааны хувьдсан сүлд сэргийгт эрчим хүч зэрэг гараад ирсэн. Гэхдээ халаалтан дээр бол сэргийгт эрчим хүч ашиглаж болохгүй гадаа. Ер нь бол гэхдээ тогоор халдаггүй байшин, нэг төрлийн зардал гардаггүй байшин бас барьж болох юм байна. Одоогийн судалснаар бол анхны зардал асар өндөр. Нэг тийм өндөр. Хэдүүлээ бол нөгөө одоо дундаж одоо нийт масс нөгөө хүмүүстэй зориулсан зөвлөгөө өгж байгаа учраас нөгөө зарим хүмүүс бол болно гэдэг ингээд рекламадад нь шүү дээ. Тэгэхээр хэцүү. Тэр чинь бас нэг би хэлээд байгаа. 100. Яг тэр нөгөө пассив гамбагийн хийж байгаа шиг ер нь бол тэгж хийж болно. Гэхдээ яг тэрнийх болохоор нөгөө шууд халсан агаараа гэрлүү оруулчаад байлээ л дээ. Харсан агаарыг бид нөгөө дулаан солилцууртай юмд хадгалж чадаад тэгээд хэрэгтэй үедээ хэрэгэлдэг тийм нэмэлт юм хийжүүлдэг болчихвол юм байна л дээ. За та түрүү нөгөө одоо нэг байшин барихад бол одоо таны 3 дахь удаага ингээд барьсан байшин тэгсэн мөртлөө зөндөө алдаа гарлаа л гэдэг чинь шүү дээ. Тэгээ ер нь ямархуу алдаанууд гарав. Тэрний шийдэл нь юу вэ гэдгийг ер нь бол би эмх зэгтэй байх үүднээс сөрнөөс авахгүй болоод ярьчвал тий гэдэг юмудаа алдаанууд ямар алдаа гарав гэдгээс. Ер нь бол аль болохоор нөгөө нэг өөрөө хийн гэдэг бол алдаа гарахын их үндэс болдог. Тэгээд аль болохоор бол өөрөө хийж болно. Гэхдээ өөрөө хийх юм бол маш сайн судал гэж хэлэх гээд байна. Зүгээр ингээд шууд манайх чинь судлахгүйгээр ингээд алхадаас юм уу хөрөө яриад дайрчдаг шүү дээ. Тэгэхгүйгээр ер нь үгүй сайн судлаа. Судлахтаа 1 сар юм уу, 1 жил юм уу, тэгээ 3 жил юм уу зарцуул гэж хэлэх гээд байна. Тэгээд хийчих юм бол тэр алдаа гарахгүй бас байж болж байна. Нэг. Ер нь бол яг одоо энэ байшингаа өөрөө байрыг, хашаантаа сайхан амьдрыг янз бүрийн Facebook группүүд байна л да. Тэгээ би тэр группүүдээр янз бүрийн цувралаар нөгөө бичвэрүүд оруулсан. Нэг 4 бичвэр оруулсан баг. Тэрний энэ дээр саяны тэр байршил бол орчихсон. За ер нь ихэнх манайхны нэг нийтлэг гаргадаг юм болохоор ерөөсөө мэдлэгийн алдаа гаргаад байгаа. Бид нар яаран маш хурдан байшинтай ингээд барихтаа хамгийн хамтхан барья гэдэг. Гэхдээ хамгийн хамтхан мөртлөө хамгийн хамтхан нурж унах байшин бид нар бариад идэг. Тэгэхээр ер нь бол байшингийн чинь их усүр нь юу ах вэ гэхээр суурин дээр тогтож байгаа. Суураа барина гэдэг инхээр газараа судлах хэрэгтэй болж байгаа. Газрын гадаргуу маань яадгүй гэдэг инхээр хөрсний бүтцэн ингээд илсэрхэг хөрстэй байж болно, чулуу хад байж болно, эсвэл доороо намагтай устай байж болно. Тэгэхээр тэрэнд нь тохирсон суурийг олох ёстой. 4 төрлийн суур байна. Нэгдүгürt нь бол нөгөө чигтэй нөгөө намагтай газар гэдэг юм гацсан суур. Тэр гацсан суурыг шөрөвдөд хийчихэр энэ дээр ирэх даралтууд байхгүй болохоор нөгөө суураа тавьчихгуудаа дээр нь байшингаа хөндөй ирж байгаа байхгүй. Одоо нөгөө усны юм нөлөөлөхгүй гэсэн үг шүү дээ. Тэгээд чигтэй газар бол гацсан суур хийх хэрэгтэй. За ердийн юм хар шороо юм ердийн суурьтай газар бол бид нар юм шугам суур гэдэг. Байшингийнхаа гадна хүрээгээр ингээд нөгөө суурь араам цангидаад тэгээд хийж байна. Тэгээ ер нь бол ихтэй манайхан бид нар хийж болдгийн юм чинь болдог гэдэг ерөөсөө хэлгүй. Суурь хийж байгаа бол суурь чинь салаад хөдлөө явахын тулд хоорондоо гагнагдсан бат бөх байх хэвээр. Тэгэхээр заавал арматур хийх хэвээр. Арматурчлалыг бол нөгөө байшингийн барих гэж байгаа өндөр дааз нөгөө янз бүрийн нөхцлөөсөө болоод хэдий арматур яаж хийх үгүй тэрийг бол мэрэгжлийн хүмүүсээс эсвэл өөрөө жоохон судалж бол тэр мэдээлэл бол олчихно. Таны энэ гадаа нэг терраз байна шүү дээ. Терраз чинь байшингийнхын суурьтай ингээ холбоотой байгаа юу? Холбоогүй. Тустай юу? Тустай. Тустай барихаар бас нэг юм алдаа гэдэг юм л дээ шүү дээ. Байшингийн суурийг маш сайн хийчихэд террасны суурийг муу ичингүүд манай нэг найз захтар очсон байхгүй юу? Сайн масал нэг судлаа гэсэн чинь энэ хоёр чинь ингээд. Энийг ингээ өргөдөнгүүд
хаалга онод нь онгож байна. Харин тэгэхээр наад террасны чи суурийг бас гадсан ингээд шүрвд суужгаад хийчих байгаа байхгүй. Тэгэхээр төдлөхгүй. Саяны дээр алдаж гарахгүй. Тэрний жижиг мэдлэгийн ингээд тэр хүн бол тэгээгүй шууд тавьж байгаа хийцэн байхгүй. Тэгэхээр газар чинь хөлдөөд агшаад ингэнгүүт нь дээшээ дэшээ болдог. Ер нь бол харахаар тэр нөгөө суурийн усыг тооцохгүй бол 9 давхар байшин ч хагараа явчихдээ шүү дээ. 10 хэдэн давхарч байшин хаагна. Тэр хідэн 10 тонны даацтай юу байсан ч хаглаа идэг. Ус бол ингээд нөгөө тэр чинь нөгөө нэгтийн зөрүүнээс болдог. Тийм байна. Та бол энэ чи суурь хийхдээ би энд хийхдээ ер нь бол нөгөө хондон суурь байсан. Ингээд тойроод ингээд нөгөө хүрээлээрээ бол нөгөө шугам суурьтай. Голоороо энэ багнууд нь бол хондон суурьтай. Гэхдээ энэ нөгөө багнууд энэ нөгөө шугам суурьчийн үзүүрүүд дээр даац ирж байгаа дэр бүгд нь хундаг болсон байхгүй. Тий. Тэгээд гол нь холимог тийм. Гэхдээ миний суурь чинь ер нь бол нөгөө бас лавраг юм хийсэн л дээ. Энд ч доошогоо метр 50 метр 80 хийсэн байхгүй. Тэгээд асар их юу хийцэн. Нөгөө төмөр оруулж байгаа хийцэн. Ер нь л яг алдаа гарсан. Өөрөө л бас судлах хэрэгтэй. Давхар. Би яг өөрөө хялбарчлуулаад Монгол хүн чинь өөртөө нөгөө юм ирэх ингээд хүнд ингээд төлхөр гардуулах нөхцлөөр нэг байшингаа өрөөлчий ч юм ингээд хүнд даатгах ч гэдэг чинь би бол өөрөө оролцохгүй. Тэгэл айгүй гоё юмтай шууд болчмаар. Ажил нөгөө миний хяналт байхгүй болохоор барилгын чанар байна уу, технологи дээр алдаа гарах уу зөндөө олон юм болж эхэлж байгаа байхгүй. За би хийхдээ яасан гэхлээр энийг нөгөө шууд төлхөр гардуулах нөхцөлтэй компани хайгаад эхлэхгүй. Тэгэхээр компаниуд бол нөгөө ашгаа нэмээд ингүүт айгүй өндөр болоод миний тооцоолж ирсэнс өндөр болсон. За тэгэхээр би 2 дугаар сонголт нь яасан гэхлээр баригадууд авч эхлэхгүй. Суурийн цутгалт дээр баригаад нөгөө хааны өрлөгөн дээр баригаад, цахилгааны баригаад, сангийн баригаад, дээвэр дээр баригаад ч гэдэг юм ингээд баригадууд авч хийсэн. Ер нь том барилгууд бүгд өөрсдөө одоо баригадын зарчимд орцсон юм Монголд өөрөө. Тэгэхээр явсан ч том компаниар хийсэн чинь тэр компани ч хэдэн баригадтай тохирцсон л байгаа л гэсэн. Гэхдээ тэр нь нөгөө байнгын ажил олгогч, байнгын харилцаатай үгүй юу, эсвэл солигдоод байдаг үү гэдэг асуудал болохоос ер нь бол тийм л юм лээ. Ямар ч том компани баригадаар л хийлгэж байгаа. Ер нь шат дамжлага болгон дээр алдаа гарсан. За бараг 2 байшин барих мөнгөөр 1 байшин тэр алдаанаас болоод нэг байшин барихад 1 байшингийн мөнгө л алдаад байгаа байхгүй. Бусад хүмүүс бол зураггүй идэг штэ. За би бол зурагтай хийлгэж байна. За зурган дээр мөнгө тавиад хийлгэсэн. Зургийн компани өөрөө хийхдээ дотор талын бүтээцийн тэгээ тэр цахилгааны бусад одоо сангийн энэ төр зургийг хийхдээ бас нэг өөр мэрэгжлийн таньдаг хүмүүсээрээ хийлгэсэн баг. Тэд нар нь бүгд хаагийн журмаар хийцэн. Тооцоолын алдаа гаргачихж байна. Зураг дээр бид нар ингээд хараад өнгөт нь зураг болцсон гоё болцсон гэдэг. Яг үнэндээ тэр зургийн дотор нь очиад 3D хэмжээ сургангуудаа тавилга тавиад. Тавилга тавихад бууж чадахгүй. Одоо миний энэ гараж гэдэг өнгөт нь гаражийн зураг хийцэн. Би одоо нөгөө зөндөө их маргалдсан мөртлөө гараж маань гэсэн машин суугаад гэртээ орч чадгаа байлцсан. Адил яг үнэндээ хэлэхээр нэг 20 см хажуу тийш нь болгоол өгцсөн бол надад ерөөс ямар ч асуудал байхгүй. Энэ хаалга маань өөрөө 3 м-тэй хаалга маань хөрөөж жоод 2 болгоод надад би 240-тэй байсан бол надад ямар ч асуудал байхгүй тий. Адил би нөгөө том юмыг мөнгөө төлж жоод муу болгож авч байгаа байхгүй. Тэгэл энэ дотор би нөгөө машина байрлуулж үзээгүй тэн дээр нь зурган дээр нь ажиллаагүйгээс болоод ийм асуудал гарчиж байгаа. Тэгэхээр таныхаар яамаа юм шиг байна. Одоо ингээд бид нар зургийн компанид итгээ зураг гаргуулад байна шүү дээ. Тэгсэн нөгөө хүмүүс нас нэг дутуу 30 юм гаргаж өгөөд шүү дээ. Тэгэхээр одоо зураг гаргуулах шаардлагатай байгаад байдаг. Тий, гаргуулах мөртлөө тэнд нь итгээд орхиж болохгүй гэсэн. Орхиж болохгүй. Тэрийг гаргаад ирэнгүүт нь яг тэр гаргасан зурганд нь юмнуудаа байрлуулад одоо 3D-гээ байрлуулаад дахиад ингэнгүүтээ хаалган ингэж энэ өдрийг үзэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Эсвэл ядаж өөртөө багцаагаар тооцоод. Эсвэл арай нэг өөр мэддэг хүнээс энэ зөв байна уу? Одоо би жишээ метр квадратыг ингэж гаргаж ингэнгүүтээ метр квадрат нь байна шүү дээ. Тэн дээр очингуудаа нэг тавилга тавиад ингэж үзэхэд л нөгөө чинь юм болохоо болчихж байгаа байхгүй. Тэгвэл наач болохгүй наа. Адил нөгөө байшин бариг байгаа шүү дээ. Зүгээр л зураг гаргацсан. Тэгээ тийм тооцоолууд сайн хийх хэрэгтэй юм билээ. Ер нь бол байраа барихын тулд ингэнгүүт нь яг хэдэн хүн амьдрах юм, ямар ор байх юм, ямар буудан байх юм, хэдэн зочин ирэх юм те бүр нарийн тооцохгүй болохгүй. Тэ. Одоо галтгооны юм хийхэд жишээл юма тавиад ингээд илүү явдал хийгээд авах уу, дөнгөж ингээд эргээд авах уу.
Тэгээ нэг хүртээмжийг яриад байгаа. Одоо манай найзын хэлээд хүртээмж. Дөрөнд ингээд гараж дээр төлөө оронгууд гаднаасаа бол маш сайхан хоёр машины гараж биш үү? Дотор орж ирээ гараж руу оронгууд таны нэг машины хаалга гаражны нэг баашин руу ордог хаалгач ингээд тулаад юм бариад орох орж болохгүй. Заавал хаалга хаажгаад ингэж орох гээд шүү дээ. Вагонд купед юм дэвж байгаа юм шиг. Энэ бол нэг алдаа болцсон байлээ тийм бас. Тэгээ яг хуу наадах чинь ингээд нөгөө зургийн залуу хийцэн тэгээд дээрэс нь манай хүү өөрөөр зүтгээд идэг. Тэгээд одоо за яг хуу нэг өөрөөр зүтгэл хийлгэж. Би миний л алдаа л да. Тий. Ер нь бол өөрөө байрлуулж үзээд тэдний үг тоохгүй яг хуу ихэнх юмнуудыг өөрчилсөн. Одоо энэ байшингийн зураг гаргаад ингүүт нь үндсэн ерөнхий зураг байгаа боловч яг үнэндээ деталь ажлууд дээр заавал 10 юм 20 юм бүгд өөрчлөгдсөн. Одоо цонхнууд гэдэг ингээд л энэ тэн дээр байж байгаа цонх бол ийм цонх байхгүй нэг жижигхэн ийм цонх. Тэгээ одоо тэр яах вэ? Энд байж байгаа цонхны хэмжээнүүдийн бүгдийг томсгож барай, бүгдийг өөрчилсөн. Хаалгануудын байрлалууд өөрчлөгдсөн, өрөөнүүдийн юм өөрчлөгдсөн. А яг үнэндээ хэлсэн бол би ахаад нэг жоохон мэдлэгтэй байгаад ингэсэн бол энэ дотор талын зохион байгуулалтын бол тэс өөрөөр хийх байсан. Одоо юу гэж нэхээ дараагийнхаа байрыг барихтаа л тийм болгоё гэж бодож байгаа байхгүй. Эн чинь нэг байр барихад чинь асар их мөнгө хийгээд төгжсөн алдчихж байгаа байхгүй. За одоо манай монголчин дэлхийн хамгийн одоо хүүтэн нийслэлтэй. Ер нь дэлхий дээр байгаа хүүтэн орнуудын нэг. Тэнгүүт юу яадаг ерөөсө бүх хүний сонирхдаг юм бол яаж дулаахан байшинтай байх вэ гэдэг асуудал өдрөөс. Байраа ер нь дулаан алдагдaltaгүй барьчих хэвээр. Дулаан алдагдaltaгүй байчвал ашиглалтын зардал нөгөө тогны мөнгө чинь бага болно, тий? Эсвэл галт төлөхгүй болно юм чинь. Ер нь бол галт төлөхгүйгээр амьдарч болох юм байна. Болж байна. А галт төлөхгүй байвал хотын байртай адилхан тухтай халуун ус байж надад тий? Цэвэр бохор ус ямар ч асуудал байхгүй болж байна. За тог ерөөсөө тасрахгүй. Одоо манайч нарны батарейтай тэгээд тог ерөөсөө тасрахгүй. Тог тасарлаа гэхээр ингэжтэй. За манай эрчим хүчнээс болоод яг хуу панел нь 20 кW-ийн панелтай. А батарей нь бол би 80 кW-ийн нэлийн багтаамж өндөрдөг авчихсан. Тэгээд минийх ер нь бол тог тасарлаа гэдэг инхээр нэг 2 өдөр 3 өдөр ажиллачаар батарейгаар бол батарейгаар тийм. Батарейгаар. Миний бүх нөгөө цахилгааны хэрэглээ бол нөгөө тогоор. За тэгээд байр барих гээд ирэхээр ер нь бол яг хуу дулаан алдагдaltaгүй хийчих юм бол болдог. Дулаан алдагдaltaгүй хийхин тулд яг хуу гэхээр байр суурнаас дулаан алддаг. За суураа маш сайн хийгээд суурийн дулаалга гадна талаас дулаалгатай байх хэвээр. Суурийн шороонуудыг бүгдээрээ гаргаж хаяад оронд нь дайрах хийх хэвээр. Тэ тэрний дараа хайрах хийх хэвээр. Тэгээд илсээ хийх хэвээр. Тэгээд нөгөө экспресс автонгуудаар тавиад дулаалсан байх хэвээр. Дор урнаасаа байхгүй. Яг тэгэхээр энэ гадаа байж байгаа энэ харагдж байгаа мөстэй юм гэдэг чинь эн чинь томоор орж ирэнгүүтээ байрлууч орж ирээд дороос нь ингээд хөргөөд идэг. Тэгэхээр тэр дулаан дамжуулахгүй байх хэвээр. За та бол суурийг дулаалгах хоёр янзаар хэлж шүү дээ. Суурийн дулаалгын судлаад үзэхээр хоёр төрлийн арга байна. УШП утопионы шведский гэдэг ханыг дулаалгах суурнаас нь улнаас нь ингээд энэ Польш арга, Швед арга гэж хоёр арга байдаг. Тэгээд Швед нь болохоор яг хөө гэхээр хажуу ханыг ингээд тэгээд гадна тийш нь явуулдаг арга. Суурийнхаа хэсэг байдаг. Одоо суурийн хэсгийн бүгдийн дулаалаа хийчихэж байгаа нь бол тэр нөгөө Финлянд арга тий. За тэгэхээр би бол энд хоёр арга нь хоёуланг нь хэрэгэлсэн. Энд бол нэг материалын зөрүү гарахгүй болохоор тэр яхтар. За тэгээ суур ямар ч асуудалгүй болчихно. Суурин дээр та нөгөө дулаалгахтаа хүмүүс ингээд харангуй зарим нь ингээд хөөс. Зарим нь бол ингээд нөгөө Монгол узаалтын тий шилэн шулуун хүмүүс хийцэн байна шүү дээ. Энэ дээр керамзит зарим хэрэгэлж байгаа. Тий ингээд зарим нь ингээд хөөс хийцэн байна шүү дээ. Ингээд хөөс хийхийн сул тал нь шулуун хийхийн давуу тал нь гэж байна. Аль нь ер нь та энэ яад болоос? Яг уу ер нь бол хөөс хийсэн. Хөөс бол нөгөө өндөр даац авдаг. Дээрээсээ даац авдаг, нягтаршил цуцаантай байхгүй. За тийм учраас хоёрдугаарт нь энэ цутгаад ингэсэн учраас нөгөө гадна талаас янз бүрийн механик янз бүрийн антен янз бүрийн байхгүй гэсэн үг шүү дээ. Хор боломж. Базальт болохоор ер нь бол яг уу ингээд нөгөө өндөр температурт нөгөө галтуулын чулуу хайлуулад тэгээд өндөр сенсор үлээлгчгээр ингээд нарийнхан ийм юунуудгаа мянцсан юу утаснууд ороод ингүүт нь тэрийг ингээд авчиж давхарлаж байгаад ингэсэн. Энэ бол яах вэ гэдэг инхээр голдоо завсар гарах хэрэгтэй байхгүй юу? Адил бид нар завсар гардаг юм чинь авчиад
суурьндаа хийчихэр болохгүй. тэр бол асуудал болж эхэлж байгаа байхгүй. А тэрийг ер нь бол ханандаа дээвэртэй хийвэл зүгээр. Тэгэхээр эн чинь бол дулаалга мөртлөө бас тус тустай зарим хүмүүс зорилт нь өөр. Тий, хөөсийг бол хөөсөл энэ дулаалга бол шалан хийж болно, хан хийж болно. Хөөсгöd инхээр одоо бидний мэддэг гадна талд байдаг нэг юм 5 см-ийн тэр 10 см-гээд хөөс байдаг шүү дээ. Тэд нар чинь бол нөгөө даац авдаггүй хөөс дээрээс нь юм тавихаар нөгөө эн чинь хагарч магараал асуудал үүснэ шүү дээ. Тэгээ хэрэглэгч нь мэдэхгүй учраас би асууж байхгүй. Бүр тэгэхээр тус тустай Энэ зорилт байдаг. зорилтын экспресс хөөс гэж байдаг тийм. Даац авдаг хөөс байдаг тийм. Суурийн одоо хөөс гэж байдаг тийм. Тийм хөөсөөр дулаална гэсэн үг. Тэгээд суурьд ямар ч асуудалгүй болчлоо. За тэгээ нөгөө байшин хөдлөөд явчихгүй тулд ер нь бол яах вэ гэхээр ингээд нөгөө каркас зангидаад ингэсэн байна гэсэн үг. Каркас зангидсан. За тэгээд хүмүүс бол ингээд нөгөө өөрийнхөө орлогын их усүрийн нөгөө мөнгөний санхүүгийн боломжоос болоод янз бүрийн материал сонгох гээд байдаг. Тэгээд өөрийнхөө сонгосон ямиг туйлын зөв гэж бас зүтгэх гээд байдаг. Зарим нь бол одоо жишээлбэл амар хямдхан Канад байшин гэл ингээл тий. За тэгвэл Канад гэдэг ингүүт нь ер нь бол технологи нь болж байна. Байшин гэдэг юм хаана байрлаж ийн гэдгээс болоод нөгөө нөлөөлөл нэг өөр байдаг. Шийдлүүд нь өөр байдаг. Жишээлбэл бид нар ингээ Европын улсуудынхыг ингээ үзэх юм бол тэнд бороо их орж идэг, цас их орж идэг. Тэгээд байшингууд бол дээвэр айгүй томтой, гурвалжин дээвэр ихтэй байдаг. Тэнд бол нөгөө температур ахтар ундаггүй учраас дулаалга талд нь бол харьцангуй бага анхаардаг, тий. За эсвэл Канад гэдэг болохоор мод айгүй их ургадаг, ой ихтэй. Моднууд нь дээшээ 40 м, 30 м гэдэг айгүй урт. Ямар ч яр байхгүй урт моднууд байна. Тэгэхээр тэр моднуудаар хийхээр материал хямдхан байна. Хурдан байшин босч байна. Энд бол ингээд тэрний цул талын юугаар нөхч ийн гэхээр нөгөө дулаалгын нөгөө юунууд саяны хөвөн эсвэл одоо хоньны ноос янз бүрийн юмнуудаар дулаалгыг дулаан алдахгүй болгол энэ бас байж болно. Гэхдээ энэ материал болгонд нь ер нь бол сайн муу тал байлаа. Тэгэхээр материалыг нөгөө сайн талын тооцож байгаад муу талуудыг хамгаалсан юм хийчихвэл энэ нөгөө сайн болж явж байгаа. Сайн байшин болж байгаа байхгүй. Тэгэхгүй бол нөгөө өөрөөр хүмүүс зүтгээд идэг. Жишээлбэл хүмүүс аржингуудаа тоосон байшин амар сайн гэж байгаа байхгүй. Адил тоосгоор байшин бариад үзэхээр тоосгоны чинь насжилт ерөөсө 30 жил штэ. Энэ ингээд өвөл 30 градус 40 градус хүйтэн болно. 140 градус салан болно. Энэ хоёрын чинь ингээд деформац ингээд эвдрэл гэж юм орно. Энэ бол 40 удаа эвдрэл 30 удаа эвдрэл болохоор энэ анхны байсан нөгөө өөрийнхөө төр төрхийг алдаад бутраад унна гэсэн үг. Тэгэхээр тоосон байшингууд бол одоо ингээд 30 жилийн настай л байна. За бид нар цутгамал байшин гэнэ. Цутгамал байшин одоо тэр газар хөдлөлтөнд сайн боловч нэгтгэх болонгууд нь дулаан алдалт ихтэй. Цутгамал байшингууд маш хүйтэн болно. Тэгэхээр хүйтэн бол тэгвэл тэнийг яаж дулаалах вэ гэдэг дараагийн юм орж ирж байгаа байхгүй. Нөгөө байрны чинь дулаан алдагт чинь ингээд 4 хугаацсан байгаа шүү дээ. Суурны дулаан алдагт. Суурнаас нь 30% нь алддаг. Ханаасаа гэдэг. Тэгээ сонхноос хаалга. Хан болохоор ер нь бол яг ямар материалаар хийсэн гэдэг чинь нэг чухал. Гэтэ ханыг заавал дулаалах хэрэгтэй. За дулаалвал хүмүүс хөөс хийгээд байдаг. Хөөс нь нэлийн жоохон нөгөө сул талууд ихтэй. Базалт гэдэг. Базалт бол маш сайн дулаалга болдог. Базалтаар хийчихвэл би бол өөрийнхөө байшинд базалтаар хийсэн 15 см гадна талын хан хийсэн. 10 см хийчээд тэгээд 5 см-ийн нь базалт нь болохоор амуудын дараад эн чинь нийлээд явчихаар амаа үүсэн шүү дээ. Тэр амуудын дараад 5 см. За тэгээд тэрний гадна талаар бол ус чиг тусгаарлагч тавиад гадна талаас нь япат хийцэн байхгүй. За ханаар бол дулаалдаг байхгүй болчихж байгаа. За тэгэнгүүт цонхоор цонхноор уг нь бол цонх нэлээ гайгүй үнэтэй сайн цонх гэсэн 3 давхар шилтэй герман цонх тий нэлээ үнэтэй цонх авсан. Гэхдээ ер нь бол яг бас нөгөө хийж байгаа технологи дээр манад асуудал ах шиг байна. Дараагийн удаад байшин борвол би бүр ингээд нөгөө цонхны технологи чинь сайн болцоо учраас цонх нь өөрөө эрчим хүчийг үйлдвэрлэдэг. Ингээд те дулаан авдаг тийм цонхоор урдаас захиалаад хятадын цонхнуудын яг сайн газруудаас авалгаар супер болсон байл. Шилэн өөрөө нарны панел болчихсон. Шилэн нарны панел шиг болсон тийм байна. За тэгээд ахаад нэг юм нь болохоор дээвэр байгаа. Тэгээд дээврийн дулаалга гэдэг. Манайхан ер нь бол хавтгай таацтай болохоор дээвэр дээр бас цутгал байгаа гэсэн үг шүү дээ. Тэрний дээр бол 20 см базалт орж ирээд. Таны өмнө бол харахад гаднаас нь дотроос нь харахаар хавтгай дээвэртэй юм шүү. Тэгсэн мөртлөө гаднаа бол шуун. Ер нь бол шуун нуур эцсэн шүү дээ. Ягаад та давхар гэж. Тий, ер нь бол нөгөө ийм л дээ. Барилгын компаниудыг харах юм бол
бүгд ингээд нөгөө автгаа дээвэртэй хийцэн. Дээвэр чи өөрөө нийт зардлын бас нэг 20% орчод байгаа байхгүй. Би одоо энэ дээврээ хийлээ гэдэг нь 200 гаруй сэдвэрвэл бас л дээврийн зардал болж штэ. Дээвэр чинь ер нь бол нөгөө гадны бүх нөгөө юунаас одоо аюулаас хамгаалдаг гэсэн юм уу те. Над кришэ давуу таваа гэдэг байдаг штэ. Дээвэр чинь дээвэр бороо салхи цаас тэгэл энэ гадны бүх юм те нар хитэрхий халуун өдөр бол сэрүүхэн байлгана. Сэрүүхэн өдөр дулаахан байлгана. Бороо цаас эдэргээ бүгдийг гадагшлуулна эдэргээ. Тэгэхээр дээвэр амар чухал. Дээвэр хийгээр бас л нэлээх ажил болно. Та дээврийг хийхдээ дотор талын таазын зөвхөн таазны хэсгийг дулаалсан билээ шүү дээ. Энэ хэсгээ бол одоо шуун нурууны дотор талыг бол тэр мэл дулаалахгүй шүү дээ. Тэр чинь дээвэр өөрөө нэг юм агарын циркл урсгал байж гутаа амьсгалдаг байх хэвээр. Дээврийн нэг шууны чинь хажуутлын энэ хэсгүүдээр цонхнуудтай агаар ордог юм та. Энэ агаар орж ирэнгүүтээ дээрээ энийг агаарыг гаргадаг юм. Дээврийн хүнд дотор ч агарын урсгал явж идэг. Тэгээд гадна өвлөсөн ч ялгаа байхгүй явж идэг. Гэхдээ дулаалгатай байна гэсэн үг шүү дээ. За тэгээд ер нь бол яг хуу одоо ийм шүү дээ. Дээвэр хийчээрүүд миний энэ хажуутлын нэг юм нөгөө юу хийдэг байр. Одоо шорлог морлог хийгээд ингээд нэг техникний байр. Гэхдээ энэ бас яг адилхан дээвэртэй. Тэнгүүд 140 градусын халуун байхад манай энэ дотор амар гоё сэрүүхэн. Одоо та нар өвөл болцсон энэ дотор ороод ирээд мангар дулаахан гоё. Тэгэхээр би гаднаас харахад ингэсэн хүмүүс дотроос таас ус байгаа юм тийм үү? Энэ дээр үү? Энэ дээр байхгүй. Гэхдээ энэ бол дотор талаад бас нөгөө давхар ингээд нөгөө дулаалцсан дээвэр байхгүй. Ер нь бол дээвэр бол чухал ажил бүгдэлтэй. Тэгээ ер нь бол яг бид байшингийн чинь эвдлээд нурааж идэг юм юу гэдэг үг гэхээр ус штэ. Борооны ус ханаараа орно. Тэгэхээр дээвэр дээр усан тогтох уу? Бид доошоогоо гойчих уу? Бид нар дээвэр дээр ингээд нөгөө харцаас эдрээр ингээд хөөсөн зүр тавиа дээрээс нь харцаас эдэр тавихаар харцаас органик 3 жил болонгуудаа хааграад тэгээд нөгөө завсар гараад нөгөөд нь ч ус ороод ингээд би ер нь бол 3 жил 4 жил тутамдаа байнга засвар хийж идэг шинжилж идэг ажил байгаа. Ийм дээвэртэй бол 70 жил ингээд байж гэнэ гэсэн үг шүү дээ. Дээвэр дээр одоо та усны байшингийн хаяа биш үү? Усны хаялга бол хийцэн байна. Гэхдээ нэг янзаарсан байшингуудад байхгүй юм та ус урсах нэг сувг одоо тийм шилдэг үлээ тэр ч одоо сувг юм да. Тий, ер нь бол яг бид нар ингээд нөгөө ийм гэрт амьдраад нүүдэлчин байсан учраас бид нар нөгөө суурмал амьдралын нөгөө туршлага сайн муу мэдэхгүй байна. Тэгэхээр тийм хүмүүсээс судлах хэрэгтэй. Судлаад өнгөт зөндөө олон мэдэхгүй юм мэдэж авна. Бид нар яг хөөхлөөр нэлээд олон юмнуудыг ингээд хасчдаг. Машин цасгаар ингээд зөндөө олон болт гарчдаг шүү дээ. Зөндөө гардаг тий. Яг тэрнтэй адилхан байшин барихаар бас нөгөө зарим юм дутуу хийчдэг. Дутуу хийснээс болоод энэ байшин өөрөө ер нь бол яг энэ байшингийн айл болохоор уснуудыг холдуулж явах хэрэгтэй. Байшингийн суйртай ойрхон ус орох юм бол энэ доогуур суйр руу орно. Тэгээд өвөлцөн болно, хөдөлт нь ингээд хагарал үүснэ, эсвэл цонх хаалгана, гажид цуураад болохоо байлна. Байшингийн насжилт богино болчтой. Тэгэхээр усыг бүгдийг нь тэрний тулд яг хөөхлөөр одоо манай байшингийн чинь яг энэ хажуудлын нэг өөр чинь хаяавчин дээр бүр том юм нэг ус тусгаарлагч том сувг хийсэн байлаа. Биш сувгаас гадна ийм нөгөө юу байгаа. Гялгар уутрах уу? Гялгар нэг дөрвөлжин товруутай нэг юм зориултын ус тусгаарлагч зузаан амар зузаан юм байдаг. Тэгээ тэрийг ингээд 2-3 м дэвсээ хийцэн. За тэр байшин руу ямар ч ус оруулахгүй. Тэгээ дээрэс нь орж ирсэн усыг нөгөө шуудуугаар явуулгангуудаа энд цоглуулж идэг юм руу тэр орж идэг байхгүй. Нөгөө нэг юуны одоо илүүдлийн Тийм. Ер нь бол яг ус чинь өөрөө монголчин өөрөө хуурайгаа болохоор биднэрт ус бол айгүй үнэтэй байхгүй. Тэгэхээр усыг бол нөгөө байж байгаа үед нь цоглуулж аваад нэг нуур цөөрөм ч юм уу, хөв цөөрөм ч юм уу, эсвэл нэг хадгалдаг нөгөө савнд хийж аваад дараа нь хэрэгтэй үедээ халуун үедээ тэрийг хэрэгжилж явал тэр байхгүй. Та одоо тэр усаа цоглуул одоо тийм хийж арай бол одоо хийж байгаа юм. Одоо манай дээр яг ийм нөгөө кольцоо хийсэн бид нар би шууд суйрлууга авч байгаа байхгүй. Одоо тэрийг болонгуудаа ийм йонкс хийнгүүтээ одоо манай Никлос гэдэг ингээд 0-оос гарч байгаа саарл ус чинь амьд ус гараад байгаа байхгүй. Тэгээ тэрийг чинь тэр танкер руу хийж байгаа энэ зүлэг өдр усах юм бол бордооны усалж байгаа. Тэр нь хаалга үүд бол хаална. Хаалга бол нэг тийм олон биш. Ер нь бол яг цонхыг айл болохоор 3 давхар хийгээд яг үйлдвэрийн юмар хийвэл зүгээр. Дээрэс нь гаднаас нөгөө тэр урт татлын тэр сүүлийн технологиуд оруулж ирээд хийвэл
нөгөө зардал. За бид нар яг худалдаж авахдаа энэ ингээд арай жоохон үнэтэй нэг 5 сая 10 сая илүү үнэтэй байна гэж хэлээд байна. Гэтэл ашиглалтан дээр нөгөө тэр мөнгийг тэрнээс хэд нуглаад өгчдөг учраас нийлбэр дүнгээрээ танаас гарах зардал гэж бодоод тэгээд ашиглалтандаа бага зардалтай сайн юм хийхдээ илүү мөнгөтэй болоод ингээд. Манасаа ер нь бол анхаарал бүх юмаа сайн тооцоолоод хийчих юм бол дараа гарах зардал чинь тий. маш угаанаа гэсэн үг. Бид нар одоо жишээлбэл ингэдэг штэ нөгөө байр авахгаар ингээд нөгөө моргежийн зээл гэж аваад банкны зээл аваад ялгаагүй л адилхан л ингээд авдаг штэ. Тэгээд тэрийг авахд айдаггүй мөртлөө яг өөрийнхөө байшин дээр ингээд зээл аваад нэг бас чанартай болох гэхээр айгаад идэг байхгүй. Моргежийн зээл бол хамгийн хорон зээл байлээ ш. Тий, ер Би нь бол зээлэн дээр би бодож бизнесийн зээл орон сууцны зээл хоёр би орон сууцны зээл авч үзэхгүй юу. Ястай хорон зээл юм байлээ. Хүүний хууль өдрөл. Ер нь бол яг одоо энд нөгөө дэлхийн нийтээр хөлөмжийн хий эдэргээд ингэсэн учраас ногоон зээл гэдэг нэг юм гарцсан. Ногоон зээлийн чинь хэмжээ бол хамаагүй бага. Хүүн айгүй бага байхгүй. Тэгээ хугацаа өндөртэй. Тэгэхээр аль болохоор нөгөө тэрийг нөгөө байшингаа нотлоод дулаалгах хийдэг цонхондоо ханандаа тэргээд тэр нөгөө битүүмжтэй пассив байшин болох гэж байгаа зардалгүй байшин болох гэж байгааг нотлоод авч чадах юм бол стандарт шаардлага тэр чинь тэрийг хангаж чадах юм бол тэр айгүй бага юутай хүүтэй зээлэр байж болох юм бэл. Хаалган дээр та сонголтоо яаж хийсэн? За хаалган дээр ер нь бол яг хоо энэ нөгөө орс хаалга тавьсан. За тэгээ нэлийн жоохон зузаан дулаалга. Гэхдээ хаалгаар бол манайх ерөөсөө алдахгүй юм байлээ. Энэ надад нөгөө нэг юм дулаан хэмждэг төхөөрөмж байгаа. За. За би одоо энд гэртээ авцсан ингээл хаалга цонх ингээл бүх юмар явж байгаа байхгүй. Дулаан алдалт хаана байна вэ? За миний дулаан алдалт одоо бол ер нь бол цонхон дээр байгаа. Хойдолтой. Тий, хойдолтой. Ер нь бол яг агаархаа урсгалыг бодоод хойноо баг цонх хийгээд уртаа талтай цонх хиймээр юм шиг. Тэгвэл дулаан алдалт багтаа. За энэ бол миний байшин. Би ээжтэй зориулаад дахиад нэг байр барьж өгсөн. За тэгээд тэр байр бол бас ялгаагүй том байшин. 200 гаруй квадраттай байшин. За тэр хойдолтой бол цөөн цонхтой. Хойдолтой өөрөө болгонд ганц цонхтой. Хойдолтой зүүн талдаа нэг цонхтой, хойдолтой нэг цонхтой л гэсэн. Тэгээд таныг яагаад ертөнцийн зүгээр хойд талдаа хоёр том цонх хийсэн бол их гайхсан байна. Яг нөгөө зургийн хүүхд хийсэн ерөнхийдөө нөгөө гэгээ сайтай бол байгалийн гэрэл сайтай болохын тулд ингээд хойноо олон цонх хийсэн. Гэхдээ одоо энийг дараад энэний гадналаар ахаад шил хийх юм байлээ л дээ. Дулаан яадаг. Тэгээ нөгөө гэрэлтүүлгийн хэмжээ гэж нэг ойлголт байгаа тань. Тэгээд одоо энэ манай байрыг ингээ харах юм бол өглөөнөөс ахуулаад шөнө болтол бүгд байгалийн гэрэл байхгүй. Ер нь бол нөгөө бүх талдаа цонхтой. Тэгээд одоо яг манай байрны байрлал бусад газарт бол нэг 30 минутын өмнө нөгөө юуны сүүдэр буучдаг бол манайх нэг 30 минут 40 минут ингээд нар илүү үздэг. Ийм байрлалд сонгоцсон. Сонгохдоо харин тэ нөгөө би бас их буруу сонгосон байлаа. Нөгөө тэр хэрвээ та нарны панел сонгоод нарны өчм шиг эсрэгдэх хүнжиг ашиглая гэж бодож байгаа бол нар их үзэх байрлалыг сонгох хэрэгтэй байна. Тэгэхээр хажуу талдаа их өндөр уултаа, энэ талдаа өндөр уултаа болохоор өглөөний нарыг ороо үзээд ороо олонгууд эрт буучаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бас сул тал юм байлаа. Одоо манай яг энэ хойдлын террасан дээр гараад та нар харах юм бол бүр ингэж харж агаад орой бүх газрууд харанхуй болчоод инхээр ингэж явсаар байгаа зөвхөн манай энэ 40 минут илүү байдаг байхгүй. Тэр уул бүр хол байдаг. Тий. Тэгэл тий ингээд тэгээ орой чинь ингээд нөө террасан дээр гараад нэг сайхан кофе уугаад юм уу эсвэл ингээд гадаанаа ингээд сууж муух чинь үнэн гоё штэ. Хүмүүс нэг өндөр таацтай ч юм уу ингээд хийхээр бас тийм ээ тий дулаан нөгөө хамаг дулаан чинь дээшээ ингээд хөөрөөл гизүү мэцүү гэлдэн штэ. Та бол нэг талдаа ингээд нэлээ өндөр шийдэрэгцсэн мэт тий. Нэг талаа хоёр давхрын тэр чигээр ингээд сэлгэр дээшээгээ. Хуйттай тий. Энэ шийдэл юу яаж юм ямар хөө? Ер нь бол ийм нөгөө агаараас л болоод байгаа. Агаараас л болоод. Аль болохоор байшин ингээд нөгөө өндөр таацтай ивэл зүгээр. Агаас үлцүү сайн. Манайх ч нэг 260-та 270-та малтай хийгээд идэг шүү дээ. Болж игэл 315-та 320-та эсвэл энэ нуутайгийнх нь өндөр нь дээш нэг 8 м эдэртэй хийчихээр агаар ихтэй. За агаар ихтэй болохоор нөгөө сайн орчинд байж байгаа болохоор сайн унтна, эрүүл байна гэдэг шал өөр төрлийн юм болоод ирдэг. Том байлаа гэд нөгөө цэвэрлэгийн дээр асуудал гардаггүй. Хүмүүс цэвэрлэхэд айгүй тийм зовлонтой идэргээд идэг. Одоо би жишээлбэл энэ нөгөө цэвэрлэлтийн төхөөрөмж аваад гэрээ цэвэрлэхэд надад нэг 10 минут болдог байхгүй бүгдийн цэвэрлэхэд. Тэ? Цэвэрлэгийн дээр ямар ч асуудал гарахгүй. За хоёрдугаарт нь халаалтан дээр ингээд эний чинь том болохоор халааж ирэх гад цахилгааны зардал айгүй их гардаг гэдэг. Нөгөө нэгд пассив хийгээд дулаан болчвол
бараг халаадаггүй байхгүй. За манайх бол одоо жишээлбэл нөгөө би ямар нэгэн илүү юм нөгөө үйлдэл хийхгүй гингүүтээ нөгөө цахилгаан хаалгаар тавьцсан. За цахилгаан хаалгаар бол нөгөө удаан ашиглагддаг сайн чанартай гэдгийг бодоод коспел тавьчихсан. За тэгээд одоо манай байр ашиглалтанд ороод 4 жил болж байна. Нэг удаа эвдэрсэн юм уу, нэг удаа ингэсэн юм байхгүй. Хүмүүсийн нөгөө сайн гэж хэлж байгааг нь сонсоод авчгаар байгаа. За тэгээд энэ нөгөө коспел маань яадаг вэ гэхээр энэ удирдлагатай энэ дээр нь Nest гэдэг нэг юм төхөөрөмж байдаг. Энэ Америкийн төхөөрөмж байдаг. Тэрийг авчираа тавьсан. За тэгээд хотоос энэ гэрт байхгүй болоод гараа явахаараа энийг эко мод гэж тавьчин. Тэр нь 16.5 градус дээр. Энэ хотоос гэрлүүгээ ирлээ мэрлээ гэвэл энэ чэнэс нь цагийн өмнө нэмчин. Температур дээр бүгд ингээд ингэсэн. Ингээд болцсон. Таних бол 300 м квадрат гэхээсээ 30 км-ын тоогоо тавьсан байна шүү дээ. Гэтэ 30 км-ын тоогоо мөртлөө сая ингээд би шалгахад 15 км ажиллаж илээ. Манайх ер нь бол айгүй тийм нөгөө дулаан алдагдал багтаа болохоор зардал айгүй багтаа. Тийм хүмүүс асуудаг. Дулаан алдагдал багтаа болвол ер нь яг 30 км-ын чинь цагт 30 км гэж ойлгож байгаа байхгүй юу? Тэгээд хоногийн хэдэн цагт нь ажиллаад хэдэн цагт нь амарж ийн гэсэн та нэг тийм тооцоо байна уу? Ер нь бол ингэдэг. Одоо хэд гарч ийн? Одоо утсан дээр энэ нөгөө Nest-ээс суулгацсан. За тэгээд энэ дээрээс ингээд харахаар ер нь манай энэ нөгөө нэг бойлуур маань температурын би 24 градус тавьсан. Нилээ жаахан дулаа. Ягаад тийм өрөөний температур. Энэ дотор чинь би нэг фотомодолтой айгу тийм яг л хотын байр шиг байна шүү дээ. За тэгээд тавьчингууд яаж юм гэхээр энэ ойролцоогоор нэг цаг гарan халаагаад за тэр 15 км халааж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгчээд 2 цагийн амарчиж байна. Тэгэхээр одоо 24 цагийн чинь 3-1 нь 8 цаг нь ажиллаад 16 цаг нь амарч байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд тогны мөнгө бол харьцангуй бага. Гэтэ яг хуу энэ юу яагаад хэлээ л да. Энэ эрчим хүчнийхэн хурж ирэнгүүтээ энийг өрхөөхөр биш албан байгууллагаар тавиад тэгээд ингээд нөгөө янз бүрийн юмнуудаа тавиад өсгдөг юмнуудаа нэлээд сайн бодцсон. Тэгээд нөгөө оргил ачаалтаа тэдэн цаг ашигласан гэдэргээд нэг тим юм тавиад байгаа болохоор 3 тарифаар бодож байгаа. Хэсгэлээд гэж бодож эхэлж байлаа. 3 тарифаар бодож байгаа. За манай ээж их бол 200 квадрат дээр нэг 300 сая төгрөг гардаг. Тогны мөнгө сард. Өдрийн цагаар бол авшаа ерөөсөө тэр бойлоор огт ажилдаггүй. Үүдний тамбур дээр нөгөө шилэн тамбуртай. Тэгээ хаалгаан олгочоод шилэн тамбураас нь гэр үүдэндээ гонх маягийн хийцэн. Тэгээд орж ирдэг. Би энэ байшин барьсны дараа ээж байшин барьж өгөхгүй. Арай туршлагдсан байна. Арай туршлагдсан. Тэгэхээр тэр бол нэг давхар байсан тий? Нэг давхар хийсэн. Тэгээ нөгөө хөгшин хүн болохоор нэг давхар хийсэн. Хүмүүс бол хэлэхдээ 2 давхар дээшээ доошоо буухад хэцүү гэдэг. Бид нар нөгөө бас ингэх юм өөрийгөө хүчээр хөдөлгөөнтэй болох хэрэгтэй байна. Тий. Тэ? Ойлгож байна. Тий. Тэгээ би сая ингэ бодож байгаа байхгүй юу? Одоо ингээд тийм байвангуут л дулаан алдагдал ихтэй болчдөг. Ийм байвал тогны мөнгө их гардаг гэж бид нар нэг тийм шалтгаан болох гэдэг шүү дээ. Яг үндсэндээ бас сая яриа сонгоод битүүмж дулаалга сайтай л бол дээшээ өндөр таацтай маацтай байх бол тэр бол нэг тийм тогны мөнгө нэмэгдэх шалтгаан юусоо биш байгаа байхгүй. Та давхар энэ Сибирийн камин зуух тавьсан байна шүү дээ тий. Одоо юм цахилгаан халаалтай мөртлөө зуухыг яагаад тавьсан. Дээрээс нь та ингээд Сибирийн зуугчин голцоо ингээд байшингийн буланд юм уу захад хийгдсэн байдаг шүү дээ. Та бар байшингийнхаа голд шахуу ингээд хийцэн байна. Энэ шалтгаан юу вэ гэж. Ер нь бол яг уу ийм юм. Одоо ямар нэгэн байдлаар аюулгүй байдал дээр нэг тийм аюулгүй байдал. Би цахилгаан шийдсэн учраас одоо сая манай ТЭЦ 3 эвдрээд ингээр цахилгааны хомсдолд ороод алдагдал орохоор болчихж шүү дээ. Тэгэхээр хот тэр чигээр хөлдөхөд би дагаад хөлдөхүү гэдэг асуудал гараад ирж байгаа байхгүй тийм. Нэг хоёрдугаарт нь ер нь бол ингээд нөгөө найз нөхөд ирсэн айгуу тийм халуун дулаан юм гэхэр чинь галын илч гэж юм байна тийм. 100-ха тойроод нэг пиво бариад хотлоо юмараа суугч бодлоо гоё шүү дээ. Энерги нөр шүү дээ. Энерги. Тэгээд ер нь бол яг хүмүүсийг ингээд байшингуудыг ажиглахаар камен цохыг ингээд ханад хийгээд болонтой хийгээд. Тэгээд миний судалснаар арай жоохон буруу. Одоо бид тэр нөгөө дулаан гэрт өгөх гэж байгаа бол юу цахад хийчихэр тэр 100-ны хаалга цонх тэр ханаал дулаан ирж байгаа байхгүй.
Тэр дээшээ нэг метр гарan 2 метр гарan яваал гадагшаа гараа явчихж байна. Тэр дулаанаа өгөхгүй яваад өчөж байна. Тэгэхээр бүх үйлдвэрсэн дулаанаа гадагш нь гаргаж алдаад байгаа байхгүй. Нэг тийм алдаа байна. Хоёрдугаарт нь хан талд ихээр дээвэр ингэж байж байгаа ханд ингэж нөгөө гаргаж штэ. Тэгэхээр агаарын нөгөө урсгал орж ирээд хуулир урсгал гэж нэг ойлголт байна. Тэр орж ирэнгүүтээ яндан руу цохилт өгөхөр гэрлүү ингэж үнс бүргээд гал асч өгөхгүй болоод гэрээр дөрөв утаа май болоод ингэж болохоо хэлчихэд байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол яах ёстой вэ гэхээр байшингийн оройны дээврийн энчэнээс 12 градусаар ингэж шугам татгаар энд нэг цэг гараад ирнэ дээ. Энэ цэгээс дээш 1.5 метрт яндан байвал агаарын урсгалд орохгүй. Нөгөө бид нар хананд хийчихээр маш их гал түллээд нөгөө гэрээ дулаалцуулж чаддгүй байхгүй. Тэгэхээр нөгөө байшингийн гол тавьцсан манах. За тэгэхээр нөгөө дээшээ гарахаар гадна талаа яндан их богинохон гарна гэсэн. Дээшээ эн чинь одоо нэг 7 м гарan яндан явж байгаа байхгүй. Яг үндэ 100-ны энэгээр халдаггүй яндангаараа манах халдаг. 90% нь яндан 90% нь баг яндангаараа халдаг. Би бол тий зарчмаар яваад байгаа. Зарчмаар явсан гэсэн үг тий. За тэгээд дахиад яг хуу энэ 100 байна. 100-ны яндангийн дээшээ гарч байгаа байна. Агааржуулалтын системийн дээшээ гарч байгаа байна. Манай нөгөө хүмүүс нэг алдаа гаргаад идэг. Хийхээр энэ яндан ингээд шууд дээш нь гаргаа ичиж байгаа байхгүй. Эн чинь голдоо хавхлагтай байхгүй бол гэрээ чин дулааныг энэ яндангаар тасралтгүй дээш нь гаргаж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би бол энийг нөгөө агаарын урсгалыг хаадаг юм хавхлагтай болгож хэлж байгаа байхгүй. Нэг хоёрдугаарт нь ихэнх айлуудын яндаг харах юм бол гэрт нь ингээд нөгөө хар юм нөгөө юу яндангаа дагаад юм гойчсон байдаг. Манайхыг харахаар байхгүй. Тэр яадгүйгээд ингэхээр энэ халуугаар ингээд дээшээ гарахаар хүүт агаар цогж байна да. Яндангийн дотор хөө байгаа. Тэгээд цан тохиод уур үсэд гойчхоор нөгөө хөөчн доош урсаж байгаа шүү дээ. Урсаад ороод ирэхээр шууд гарч байгаа бол яндангаа дагаад урсаад ороод ирэх ба. Тэрийг янзлах ямарч боломж байхгүй. Тэгэхээр ер нь яндан бол шууд гарахгүй дээшээ явангуудаа 45 градус хажууд дэше болоод ахаад параллель яндан гарч дээшээ явж байгаа байхгүй. Энэ яндан бол дээврийн адар хөндөд байх хэвээр. Нөгөө дул бас дулаан байна гэсэн үг шүү дээ. За тэгээд хүүт агаар цохлоо доошоо конденсац үүслээ гэдэг инхээр энэ нөгөө орж ирсэн юм дээр энд тунгаагуур үүссэн. Энэ дотор усыг ч аваад үлчдэг байхгүй. Энэ доошоо явж байгаа манай гэрт дотор ямар ч нөлөө байхгүй. Тунгаагаараа яа тэгээд солид юм уу? Тасалхгүй. Тэгээд яаж яа гэдэг. Яг тэр тэгэл тэр ууршаал хатаал яваад байна гэсэн үг шүү дээ. Зөв. Санаа. Ер нь бол яг хуу ингээд одоо энэ групп дээр байшингаа өөрөө барь, хашаандаа сайхан амьдрий гэдэг групп дээр маш их олон хүмүүс нөгөө цонхон айгүй их цантж जैन, байшин ёроолоор ингээд мөөгөн цэр үүсэж जैन. Эсвэл одоо айгүй тийм хэцүү байна. Агааржуулалт гэл ингэж байна л да. Тэгээд агааржуулалтыг бас нөгөө энэ амьдрах гэж байгаа бол энийг бас айгүй сайн тооцохгүй болохгүй. Агааржуулалт бол хиншүү шүүгчийн агаарч бол тусдаа нэг шугам явах хэвээр. Галдгоонох. За, нойлын агааржуулагч бол тусдаа шугам явах хэвээр. Тэ? Бид нар чинь нийтийн байранд амьдахаар доод айлын хиншүү гарангуут нь манай гэрт үнэртэй л ингээд агааржуулалт шугам нэг явах гэж болохгүй шүү дээ. Тэгээд ер нь тийм байна. Тэгээд би бол одоо манай энэ чинь 3 шугам дэше гарч байгаа байхгүй юу? 2 нойлын тусдаа доотлын нойлын агаар дээдлэлд орж ирж болохгүй. Бас тусдаа явж байгаа шугам явж байгаа гэсэн үг байхгүй юу? Энэ шугамуд дээшээгээ гараад ирэнгүүт нь дээврийн адар дотор чинь ахаад бас 45 градус ингэдэг далидаг юм хийгээд бүх шугамуд дээр л тийм. Тэгээд дээшээгээ параллельны орж ирсэн ингүүт нь тунгаагууртаа. Ер нь энэ конденсац усны их үүсдэг бол энийг 50 хоолоо ингэж 50 гутаа бүр одоо энэ нөгөө байшингийн энэ нөгөө дээврийн усны нэг тосгороо шүү дээ. Тэрлөө бас холбчтыг. Халуун хүүдний конденсац энэ гэрт дотор ч одоо манайхыг харах юм бол 33% чигшэлтэй шүү дээ. Заримдаа би одоо энд нөгөө хоол моол хийгээд ингүүл эн чинь 40 50 юу нийт чигшил эн чинь гарна шүү дээ. Тэгээд энэ гарч байгаа чинь агаар цогтон гутаа усуулаад бууж ирнэ шүү дээ. Тэгэхээр яндан дээр чинь агарч болж хоёр дээр чинь ус гойжод байгаа байхгүй юу? Тэгээд тэрийг бол ийм нөгөө тунгаагуур хийж өгдөг. Яг гоо групп төр зөндөө олон хүмүүс орж ирэхээр нь би өөрийнхөө мэдснээр бичдэг. Манад ямар нэгэн тийм нөгөө ус мос болдог ямар ч юм байхгүй. Ахаад ер нь бол яг энэ агааржуулалтын шумууд явхад бүгдэнд нь агаарын хавхлагнууд байх хэвээр. Ажлаагүй үед бол энэ хавхлага дулаанаа алдахгүй байх хэвээр. Агаар явахгүй байх хэвээр. Ер нь бол яг нөгөө уншиж яхаар бид нар нөгөө ингээд нөгөө загс уснаас нь гаргачихаар амсгаадад өгчих гээд идэгтэй адилхан. Агааргүй болохоор
гүйчж бол цонхоо онгоолгоод хаалгуудаа онголцуулаад ингээл за хаалгуудаа онголцуулсан цонхоо онгоолгох болгон чинь ямар нэгэн нөгөө машины тэр нөгөө гэр хорооллын утаа мутаа чинь ямар ч шүүлтүр байхгүй гэрт орж ирдэг. Бид нар тэрүүгээр амьсгалдаг, тэрүүгээр хорт хавдар тусдаг, зовлон болчихж байгаа байхгүй. Тэгэхээр орж ирж байгаа агаар надад шүүгдсэн байх хэрэгтэй бол. Тийм үү? За тэгээд энэ шүүгж байгаагаар ангуут нь ашиглуулын коэффициентаа бодохоор нөгөө дулаан алдмааргүй шүү дээ. Тэгэхээр дулаан солилцууртай төхөөрөмж байх гэдэг байхгүй. Гаднаас хүүтэн агаар орлоо. Гэхдээ тэр л ингээд хэдэн давхар шүүлтүр дотор орж ирнэ. Гэрт байгаа агаар гараа явна. Гэхдээ эн чи гараа явахдаа зүг зүгээр гараа явчихгүй. Энэ гэрт 20 одоо манай 25 градус шүү дээ. Гадаа 35 градус. Тэгэхээр энэ 60 градусын зөрүү болж байгаа болохоор тэр дулаан солилцууртай төхөөрөмжийн дотор чинь тасалгаануудтай халуун хүүтэйгээр хоорондоо нэг нь гараад нэг нь орж ирэхдээ нөгөө ийм ялцсаар хоорондоо дулаанаа солилцож байна. Гэрээ агаар хүүтэн тэг градус суулаа гарчин гадны агаар орж ирнэ. Тэгэхээр би бол температурын зөрүүдээр 20 градусын дээр л халааж байгаа байхгүй. Тэгэхээр минийх 60 градусыг халаах юм уу 20 градус халаах юм гэж би 3 дахин 3.1 дахин те 20 гэдэг чинь 3.1-ийг дахин бага зарцуулж ийн гэсэн үг шүү дээ. Гол төхөөрөмж чинь тэгвэл одоо таних гаражт байна гэсэн үг. Одоо тийм гаражт байж байгаа. За тэгээд ер нь бол яах вэ гэдэг ингээд нөгөө юм болгон дээр ингээд хүн өөрөө очиод ямиг ингээд тохируулаад хийгээл хянаад байна гэдэг чинь хэцүү болохоор эднэрийг нэг ухаантай болцсон. Сенсоруудтай төхөөрөмжүүдтэй болцсон. За тэгээд тэр төхөөрөмж яадгүй гэхээр нөгөө агаарын хурд одоо энэ гэрт байж байгаа агаарын чанарыг мэдчин гутаа тэр төхөөрөмж хурдаа тохируулдаг. CO2-ийн хэмжээгээр. Олон хүн шаваал гэрт дотор агааргүй болоод ирэх юм бол гаднаас оруулдаг агаараа чинь нэмээд эхэлнэ гэсэн үг. Одоо ажиллаад явж гин гэсэн үг. Одоо ажиллаад явж гин гэсэн үг. Тэгээд хурд нь бол ихсэж багасна. Энэ агарын чанараасаа болоод ингэчдэг. Тийм төхөөрөмж байна. Хүн томороо таних ингээд баг 3 4 байна уу те. Одоо энэ чинь ингээд өгдөг нь нэг, авдаг нь ингээд хоёр тустай байхгүй юу? Өрөө болгонд байгаа. Унтдаг өрөөнд ч хүртэл байгаа. Өгдөг авдагтайгаа. Өгдөг авдагтайгаа. Гэхдээ яг хоо энэ яг манай Монгол байшингууд ерөөсөө ийм хийхгүй. Нөгөө би ч бас нэг байр нэлээд гайгүй үнэтэй авлаа гэд нөгөө хотод нэг байр авсан. Миний чинь үнэтэй мөртлөө ийм агарч болтой байхгүй. Би тэнд очихоор шөнө нэг 2 цаг болгоод 1 цаг болгоо 2 цаг болгоод унтдаг. Өглөө нэг 6 өнгөрөөгөө босдог. За шөнө бол тэгээд нэг байлдантай кино үзэл, чүнжэнгөө зүвдлээл босч ирдэг. Энд бол орой нэг 10 орчим цаг гингөт нь нойр өрөөл унтаад өгдөг. Маргааш өглөө 11 гээд. Өнөөдөр бол та яадаг ирэхэд 11:30 гээд сэрж ин л та. Тэгээд нэг 12 цаг унтчих гэсэн үг шүү дээ. Тэр бол яаж юм гэхээр нөгөө агаараас шалтгаалаад байгаа асуудал. Тийм ээ. Тэгэхээр гадна цэвэр агаарыг бас орж ирүүлж байгаа байшин орж ирүүлэх юм тийм үү? Энэ бол дагууртаа нэг яриад байгаа дотор агаарын чанар тэрнээс үүдэлтэй хор хөнөөл өдрийг бүгдийг нэгж багсч байна. Ер нь бол нөгөө эрүүл яаж амьдрах уу гэдэг л юм. Бид нар бол энийг ингээд агаарчуулах тогт хэрэггүй мэрэггүй гэсэн тийм бичсэн нөгөө групп төр зөндөө хүмүүс. Би бол гайхаад мэдэхгүй одоо тэгээд. Одоо энэ нөгөө юу яаш та шүүлтүртэй ингээд тавьж штэ. Яг машины нөгөө шүүр сольж байгаатай салонын шүүр сольж байгаатай нийтдээ нэг 6 давхар шүүр байгаа. Ингээд тэгэхээр солиод явах юм явна. Солино. Би шүүлтүрээ байнга солино гэсэн. Солихоор яаж ийн гэдэг ингэхээр нөгөө хавар ингээд баахан шороо ингээд шуурдаг. Ороод ирэхээр ингээд гэрээр дүүр ингээд нөгөө тоос дарчдаг. Тэгээд би гэрээ цэвэрлэх гэдэг надад айгүй их ажил гарч байгаа байхгүй. Нэг эсвэл байжингуудаа одоо энэ хотын айлууд гэх юм бол нөгөө үнс норт тартаг болонгууд нь энэ ингээл хөшигтүүл ингээд бүх юм дүүрэн тартаг болдог. Эдгээр чинь гэр цэвэрлэх ажлаас агаар шүүгэл чинь ингэж чинь. Хоёрдугаарт нь яаж яа нэгэд ингэсэн би бас нөгөө юу яагаад эхлээд яг нэг уламжлалт Монгол цагуураар олон жил амьдарсан шүү дээ. 40 50 жилд амьдарсан. За тэгэнгүүт яаж нэгэнгүүт нь бүх төрлийн харшилтай. Шарилжны харшилтай, тоосны харшилтай, янз бүрийн харшилтай, сахарын өвчтэй, тийм өвчтэй бүх төрлийн болохгүй юм да. Тэгэнгүүт яаж ийм гэхээр одоо ийм юм тавьчаад ийм газар ажиллангууд нь сүүлийн 3 жил би харшил хөдөлгөөн болчихж байна л да. Надад харшил гэж юм байха болчихж байна. Нэг. Хоёрдугаарт нь нөгөө сахар махар ингээл нойрноос болоод ингээд яагаад гэдэг нэг сахар дээшээ өндөр болоод идэг штэ. Унтаад эхлэнгүүт нь сахарын хэмжээ буураад гайгүй болоод эхэлж байна. За тэгээд ийм байшинд амьдраад ихээр гарч ороод цасаа арилган наа цаана хөдөл нь явна гэхээр хөдөлгөөний дутагдал хийгээд эхэлж байна. За тэгээд нөгөө байгаль нар гэдэргээд ингэхээр ер нь бол явж байгаа л хамгийн зөв амьдрах юм чинь бол тэгэл таны амны орон сууц юм шүү дээ л гэж хэлэх гээд байгаа байхгүй.